Онц аюултай ялтан эмгэд 2 дугаар хэсэг. Дэсрэмтгий Варвара. Хорих газрын даргаас эхлээд ялтан нар Варвара эмээ хэмээн хүндэтгэлтэй хандна. 75 насныхаа 52-ыг торны цаана барсан инээмгэн эндээ хамгийн өндөр настай, шудрагуу зантаагаараа эндхийн нийт олонний халамжлагч ихэнгэлтэй Магадан фермер дамжиж хамгал алтны уурхай мод бэлтгэлийн шорон хорих газруудад шидэгдэж насны эцэс хүртлээ чанга тэглэмтэй шорон гянданд хорвоо гэлэх ямар гэмт хэргийн нүгэлүүлдэгч байв. Би өнчин өрөөсөн хүн. Та оршуулгын газар хоног төө өнгөрүүлж мэлхий идэж явж үтсэн үү? Би үтсэн хүн. 8 охин асрамжийн газраас сугтаад тэгж явлаа. Биднийг нэг айлын зойрноос байцаа хулгайлахаар орох үеэр баривчилсан юм. Миний шоронгийн аж амьдрал ингэж л ихэлсэн улбаатай. Тэгвч хүний мөсөөгээгүй. Үгүй ээ, харин ч олон хүнд тус хүргэсэн. Миний гар төр засгийн шиг цуснд бодогдож бодортаагүй шүү. Насанд орш хүүхдэд хайртай явлаа. Би 18 хүүхэдтэй, 8 нь минийх, 10 өргөмөл. Бүгд өсч торноод хөлн дөрөөнд гарна ганцхан төрсөн. Би хэдийгээр урагшгүй хулгайч боловч намайг ер мартдаггүй. Иймэрхүү хуучаарай тэлгүү. Горки мужийн нэгэн хөдөө сууранд ийм явдал болжээ. Варвара Полякина энэ мужийн нэг хорих газраас суулгадаад хаашаа зүглэх яах ихэ учраа олдгүй тэр сууранд хүрчээ. Тааралцсан айлд орж хүн байна уу гэвэл хариу дуугарсангүй. Тэр даруйда шоронгийн хувцасаа тайлж гэрээ эзэгтэн тэрлэгийг солиод өмсчихв. Яг гарах гэтэл хүүхэд ойлгох чимээ цогтсов. Сэрээд ойлгох нь тэр. Гэрээ эзэд ойр зур яваа бололтой. Варвара буцаж очоод хүүхдэд зотон өгч тайтгарууллаа. Нэгэр хүн орж ирэв. Чи яагаад орж ирсэн байдаг вүлээ гэхэд нь хулгай ихээр орж ирсэн танаа хүүс атуулчихлаа гэв. Хинийх гэж мэдж байна уу? Би яаж мэдэх вдээ? Эрүүгийн хэрэг мөрдөн хайх газрын дарга Устиновых танилцъя да. Сайн байна уу миний нэр Варвара гэлээ. Устинов түүнийг баривчилж суулгасангүй. Гэрийн хөлсчнөр суугээд хөлсийн ширээн дээр тавив. Варвара Устиновыг өөр газар чилжиж өөрөө энэ нутгийн захын дамчтын хэрэг зөвлөлтөн 2 дахь удаага шийтгэгдэх хүртлээр 10 жил амар жимэр суув. Тэр үеийн шүүх хуралдаан дээр би баячуудаас авч ядуус төгтөг хүмүүсийн төлөө ял идэлгч хэмээн хилээд авчээ. Колимын алт толборлох уурхаад түүнийг цооног малтагчаар тавив. Энэ нь эрүүгийн хэрэг мөрдөн хайх газрын дарганд байсантай зөөрлөх ирэхгүй хүнд ял байлаа. Тэгвч уурхаад хөлсний холбоочноор ажилдаг Амон гэгч Тажик гэртээ гэрлээд ав. Алим Карим гэж нэрлсэн 2 хүү төрсөн эдгүй Алс дорнотын Владивостокт далайчид гэн. Өөр хүүхдүүд ч бас төржээ. Хэдэн жилийн дараа Магаданы хавилдуу шинэ хорих газарт ял эдэлж байсан цагаас хүний хүүхэд өвчлөн өсгөх болжээ. Хоригдол ихийг нь өөр газар нүүлгэн шилжүүлэх үед явуулдаггүй авч үлддэг хүүхдүүдийг өсгөдөг боллоо. Ийм ёс журам байхгүй ч дарга нар нь түүний сайн санааны тусыг толгой дохин зөвшөж хараагүй мэт нүд буруулна. Тэдний ихэнх нь өвчин эмгэгтэй, зарим нь хорих газар үр зул болох буруу арга хэрэглэсний улмаас эрэмдэг төрсэн хүүхдүүд. Эхийг нь буудан алсан Остапчик хүү сар сааны эмгэгтэйгээс явж чаддаггүй. Мэлхий шиг дэвхэрж хөдөлдөг. Васэ орооцолтооныг ингэчл өрчлөн чадахын хэрээр хувцлан тэжээж асарч тойлов. Варвара Михайловнагийн дурсан ярьснаар хүйтэн жаварт нислэг дундаа хөлдөж унсан шаазгай мах түүхийгээр нэдэж байсан. Дайны дараах аюуншигт хүнд бэрх үед эмэгтэйчүүдийн хорих газраас холгүйхэн тэр цаг үеийг тод гэрчлэх нэгэн үйл явдал мартагдaltaгүй үлджээ. Колимын хоогдох амгалан нэртэй уурхайхан гадаад ертөнцөөс ордоос тасархай ажил хуаран нойр ажил 3 холбоон донд хүмүүс хоног хороож байлаа. Нэг удаа хаанаас хэрхэн ирсэн бөөмэд нэг муужгаа хорих газар тэнэд иржээ. Ялтнууд чадах чинээгээр тэжээсээр өсгөхдөө хулгай зөөврийн элдв арга сургав. Сибирь нутгийн сэгсгэр үстэй эргчим ууруулж торинсон хойноо бүхэл хориг саадыг түүрдэхгүй давж бүс доторх чинжаал сахлын утга шил лонх тэрч бүхэл спирттэй жигнүүр оруулж ирдэг боллоо. Хоёрог тахрууд нийтийн байранд орж ирэх бүрийд хоригдлууд согтуу байцгаах болов. Хаанаас юу олно вэ? Нэг удаа дааж ядтлаа ачаад хэлсэн муур бүс рүү сэм гэтэж явахыг хянагч тахар ажиглав. Бөөн шуугаан тэгтлээ.
Муурыг барьж авч шүүн таслах боллоо. Хоригдлууд одоо яаж гол зоогох вүлээ гэцгэн амдаа игдүцгэв. Үүмэн дэгдэхээс сэргийлж дургуцэгчдийг халуун усаар шүршиж арга сэджээ. Шүршигдсэн олон хоригдол осгож өгчээ. Дэг журам боснуулагч Муурыг хорихын дарга нар олонний нүдэн дээр цааслахаар зарлигджээ. Хоригдлуудыг талбайд жагсан Муурыг дээд хэмжээгээр шийтгэж буудан алсугай хэмээн тушаал уншив. Жагсаалд очоогүй чанга аригчаар чагнахсад Муур хоч нэртэй хүн цааслагдлаа хэмээн бодсон байлаа. 68 онд Варвараас суллагдаад Камын барилга дээр усан замын тээврийн ачаа болгочаар ажиллав. Захаар явж хулгаагаа хийн мэрэгчлээ болгосон хулгайд бөөр сууртай хүндэтгэлтэй хандна. Ярианыхаа төгсгөлд Варвара Михайловна би нас өндөр зөөлөн сэтгэлд ялтан чавганц. Дайснаа живж байвал тус өргөн оймод огтлох хэсгийн зэрэгэлдэх харилцдаг ялтнуудад би хоолунд жимс тамхи хилүүжилж зөөдөг л байлаа. Энэ бол миний ясмаахан Чингисэн зан. Хоёуг давхрууд намайг хизээж хялаач байгаагүй. Гагцгүй. Тэсрэмтгий минь энэ хочийг Төв эмтгий овсгоотой зангаар нь өгчээ. Чи барагтайхан байгаарэ. Чи эдээштэй амтрахыг сүнстэн шүү. Баавгаад идэгдвэ гэцгэн тохуурхан. Надад гар сунгаагүйд би гар сунгана. Ийм л ариун сүнстэн. Надад муу санач, надад муу үлдгэсэд бүгдийг бурхан аварч яв хэмээн өгүүлжээ. Тамыг үтсэн Люся. 17 наснда сайн дураар фронт руу явх хүртлээр Люся Конолава чамлалтгүй зовлон үтсэн байлаа. Нодоргончуудыг баривчлах, эцэг эхийн Сибирт цөлөх, ойндоо хүрсэн ихэр хоёр дүүгээ турааллаар өгөхөөс өксүүлээд бишгүй хүнд бэрхийг нүдээр үзв. 1942 он хүртэл Москва хотын захын тусгай дотор байр нэртэй харгас дэглэмт өсөглөнгийн газар 12 жил гавлагдан тарчлав. Тэр үед дайн байлдаан Москвад ойртож шөнийн цагаар бүдэг бадаг улаан гэгээ татаж агаарын бөмбөгдөлтийн нүргэн сонсогддог байлаа. Цэргийн хороо Ленинградын фронт руу явууллаа. Тэрбээр саперч нар мэрэгссэн ч тэнгисийн явган зэргээр дайн дуусгав. Харин дайн дууссан хойно Ленинградаас Сталин хүртэлх фронтын урт зурус газарт дайсны болж орхисон тесрэх бөмбөгийг устгалцав. Дайны дундуур эр зоригийн төлөө Ленинградын хамгаалтын төлөө металлаар шагнуулж явлаа. Дайтаж явхдаа нисэгч Саша Чистяков гэдэг залуутай танилцаж хайр сэтгэлтэй болж ялтын дараа гэрлэхээр хилцсэн байв. 1945 оны 5 сард сүүлчийн удаа очраад 9 сард түүний нонгоцыг Японд дайнчид сөнөөжээ. Люся тэр үед хэвлийдээ хүүхэдтэй байлаа. Дайн дуусмагц хамт байлдагсад нь аж төрж байсан Ленинградад суурьшихаар шийдлээ. Нэг дотны бүсгүйтэй төрөв боллаа. Фронтыг туулсан бүсгүйд 5 хоногийн хураа хүнс өгөөд цааших замаа өөрөө ол гэд зөнд нь аялаа. Жирэмсэн эмэгтэйг ажилд авах газар байдаггүй. Найз бүсгүй нь явж Ирэн даавны үйлдвэрийн химийн лабораторид дагалдангийн хүнд ажил олж өглөө. Нийтийн байранд нэг өрөө гуанцанд хооллох тасалбар ажиллаас нь олгов. Төрөх шахаж эмч Люсиад ажлаа солихыг зөвлөн боловсон хүчинд бичиг хийж өгөхөд боловсон хүчний эрхлэгч авгаа үзүүтэй хувийн хэргийг нь гаргаж ирээд Люсиаг хэний охинч мэддэхгүй юм уу новш фабрикт мэхлэн шургалагч гэж хашгичв. Люсиагийн өмссөн байлдагчийн шинээл ингэрдэг шагналыг тэр тоож харсангүй хил амаар дайрчээ. Амарчих газраас нийтийн байр руу явган гэлтэрлээ. Үлгийн манцуугүй хүүхдээ эмнэлгийн манцууд боож тэрв. Сарын дараа дөнгөж тамир тэнхээ орж байтал жирэмсний амралт дууслаа. Хүүхдээ яахсан бэ? Үлгийдүүд фабрик руу тэрвч очиход бэлэн толгойсон дааванд байцааддаг шинэ ажил өглөө. Хүүхдээ тэргэнд хийж дэрэгдээ тавиад ажлаа хийн. Дайны үеэр тэн хагасан нурж тэнгэр харагдсан онгорхоо дээвэртэй фабрик хүйтэн. Мастер нэг удаа над руу маш ийлдэг ирж маргааш ажилдаа ирээд юу вэ? Охинтойгоо гэртээ унж гин. Нөгөөдөр өглөө нь ажилдаа иртэл мастер намайг ажил тослагч биеэрээ мориллоо гэд хүлээж зогссон цагтаад гартуулах нь тэр. Ингээд хүүхдтэйгээ баривчлагдлаа. 70 гарч яваад Люси аймгийн инхүү хуучлагтаа хоолойн зангирлаа. 46 онд ажил тасалсны төлөө шийдэгдэг байсан хуулиар Люсиаг шүүж, энгэрдэх металлыг нь угц татан авч галтаа зуух руу шидэхдээ цаг үргэлж өртөлж явдаг байсан нэгэн хорооныхны зургийг хамт шатаав. Хөхүүл хүүхдтэй түүнд 4
4 сар хорих ялаа ноожээ. Судлагдаад паспортаа авахар иртэл та 24 цагийн дотор хотоос зайлах учиртай. Гарын үсэг зураг гэхэн тэр над очих газар байхгүй. Энэ бол таны хэрэг. Маргааш нь Люсиаг хаанч бүртгэлгүй шалтгаанаар баривчилж хисэн тэнүүчилсэн хэрэгээр 1 жилийн ялооноо шийтгэв. Хүүхдийг нь чавч асрамжийн газарт өгөв. Суллагдж гараад хүүхдээ авахар ирэхдээ асрамжийн газарт асаргчаар авч үзээч хэмээн гуйв. Гэтэл шийтгэгдсэн тэмдэглэлтэй баримтын үзүүд ахиад л 24 цагийн дотор хотоос зайлгийлээ. Хаашаа явахсан бэ? Хүүхдээ тэврэн нэг ачааны галт тэргэнд орчихов. Цэрэгжүүлсэн хамгаалтынхан буулгаж бас ялооноо шийтгэж хүүхдийг нь авлаа. Одоо Люсия Каналовагийн сэтгэлд хорвоо ертөнцийг занаж зүгхээс өөр юу ч үлдсэнгүй. Фронтын байлдагч шагналтан хайр сэтгэлтэн явлаа. Хэдхэн жилд охин нь төрсөн их гэхээс татгалзаж ахин дахин ял идлэгч тамхи уугуулхаас өөр ичидгүй эмгэн болжээ. Гүй занаж зүгхэх үзэн ятхаас өөр бас ганц нэг энэрэнгүй шинж үлдлээ. Нэг удаа тэр ялтан эмхтэй Зайцева гэгчтэй учирчээ. Урд нь тэр өнцөрхөгч дээрэмчдийн бүлэгт явж байж. Тэгээд дайны жилүүдэд эмнэлгийн галт тэрэг төмөр замаас унган хөрөөлж явснаа сайрхан ярив. Люсия шархтан нарыг байлдааны талбараас хэрхэн чирж тэднийг эмнэлгийн галт тэргэнд очиход хэрхэн зүтгэж явсан санагдан амьсгаан давчдаж ирлээ. Зайцеваа руу дайран очиж үхтэл нь үтснээс цаадах нь эмнэлэгт хүргэглээ. Харин Люсиад амьдрал нэг мөсөн урууга хөрөвжээ. Тэрбээр бусад настан хоригдлынхоо адил сүүлчийн хоног өдрөө төөрүүлж буй газараа ис харааж сүхэн. Харин ч магтана. Энэ эмгний яриагаар бол шорон ямар нэг хэмжээгээр санаа тавьж хувцлан тижээдэг цорын ганц газар нь санджээ. Лагеруудын удирдах газар өөрийн золиод сэтгэлээр өгсөн өтөс настнуудын асрамжийн газар болж хувирсан манай солиоролт зууны эмгэнэлт төрх энэ буюу